2020 оноос нийгмийн даатгалын дэвтэр захин хэлбэрт шилжсэн. За нийгмийн даатгалын дэвтэр дээр байдаг цалингийн мэдээлэл болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлээ бид нийгмийн даатгалын гар утасны аппликейшн болон e-Mongolia захин системээс харах, татаж авах, бусдад илгээх бүрэн боломжтой болсон. Та өөрийн гар утсандаа нийгмийн даатгалын аппликейшн татан аван өөрийн цахим шуудан болон нууц өгөөхийн нэвтрэнэ. Аппликейшнд нэвтрэн орсны дараа дэлгэцэнд цэснүүд байрших бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэмжийн зардлын мэдээлэл, сайн дурын даатгал, тэтгэвэр авагчийн мэдээлэл, нэрийн дансны мэдээлэл, даатгуулагчид зориулсан гарын авлага зэрэг цэснүүд байна. Эдгээр цэснүүдэд таны нийгмийн даатгалын бүхэл мэдээлэл багтсан бөгөөд жишээлбэл нийгмийн даатгалын дэвтэр хэсгийг идэвхжүүлэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, цахим дэвтэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн даатгал зэрэг мэдээллүүд байршина. Дэлгэцний доод хэсэгт байрших цэснүүдэд мэдээлэл, нийгмийн даатгалын үйлчилгээ, хууль тогтоомжийн жагсаалт, хилцээний байршлууд, санал хүсэлт зэрэг байна. Дэлгэцний зүүн дээд буланд байрших хэсгийг идэвхжүүлэн тохиргоо цэс рүү нэвтрэн ороход нууц үг солих хэсгийг ашиглан та өөрийн нууц үгээ солих бүрэн боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.